Таны мэдхийн төлөөс Монголын кикбокс тулаан спортын холбоо хамтран бэлтгэдэг тулааны спорт хөтөлбөрийн энэ дугаар Украин улсын Киевоос хүрч байна. За энэ удаагийнхаа дугаараар манай кикбоксчд маань дэлхийн авар тэмцээнд хэрхэн оролцсон талаар үзэж та бүхэнд хүргэх болно. Ингээд тулааны спорт сонирхох хүүхд залуучуудыг цэнгэр дэлгэцэндээ ойртон суугаад хүрье. За энэ 65 кг хэмжээнд дүрсэлдэх төр баяр маань харагдаж байна. 1990 онд төрсэн их сургуульд сурдаг. Олон улсын хэмжээний мастер цолтой, дэлхийн цомын аваргын мөнгөн медальтай. За 2009 онд Вьетнам зохиогдсон, Таиландын Бангкок зохиогдсон Азийн наадмын хүрэл медальтай ийм тамирчин. За энэ удаа түүний манай кикбокс чинь өрсөлдөхийн тулд суглаа сугалдаг. За суглаагаар л хамгийн түрүүнд Украин улсын тамирчинд таарсан. За тэгээ одоо Украин улсын тамирчин Максим Петренко гэж энэ тамирчинд одоо ихний суглаа таарсан байгаа. За тэгээд багш тасгалжуулагчдад багийн өвч гэсэн бас нэлээд хүндгэн суглаа гэж үзэж байгаа. Яа тэгэхээр Украин улс энэ дэлхийн авто тэмцээний зохион байгуулж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд бас Украины тамирчинд таарна гэдэг бол бас нэлээд хүнд юм суглаа байна. За мэдээж одоо тамирчин хүний тухайн одоо рингэн дээр гараад тулалдах гол одоо нөхцөлийн нэг бол яхааргүй бие халаалт. Бие халаалтыг бол одоо өрсөлдөх тулалдахаас өмнө маш сайн хийж явах хэрэгтэй. За энэ бол одоо нэг хөшигний цаанах цаадгуул явдал гэдэг шиг юм байхгүй юу. Хүмүүс ингээд тулалдахыг хараад байдаг. Цаана юу болдог вэ гэдгийг бас төдийлөн бас мэддэг байх. За энэ тэмцээн эхлэхээс өмнө 30-40 минут бол ийм бие халаалтын одоо За, Болдбаатарын наадам манас бие халаалт тэгээд харагдаж байна. 1991 онд төрсэн. За, Монгол айлтус бие тамирын дээд сургуулийн оюутан. За, кикбокс спортын олон улсын хэмжээний мастер цолтой. За, 2009 онд Таиландын Бангкокт болсон Азийн наадмаас мөнгөн медаль хүртчихсэн юм. Одоо манай орны өсөж байгаа тамирчин. За, эхний одоо суглаа Афганистан улсын аварга Саедаламууд Мобазейд гэж энэ одоо хүч тэнхээ ихтэй тамирчинтай таарсан. За хөөх болонд Афганистан улсын тамирчин гарч ирсэн байна. Саедаламат Мубаяис гэж. За улаан болонд Монгол улсын тамирчин Болдбаатарын наадам. За 70 кг-ийн жинд одоо эхний тулаана хийж гин. За энэ жинд нийт 32 одоо шилдэг тамирчид одоо орчин тулалдж байгаа. За эхний үе эхэлж гин. За тулаан бол одоо 2 минутаар 3 үе өрсөлдөх ёстой. За тэнцэн тохиолдлыг үе сонгоно. За Афганистаны тамирчин ойрын зай шахаад хүчтэй довтлоо. За маань амжилттай хамгаалаад одоо тулалдах төв хэсгээ сонгож ингэ зодтолч. За энэ хоёр тийш займраад. Ерөнхийдөө яг Афганистаны тамирчдыг харсал та хүчтэй. Тэрнээс тулалдах юуны тийм өндөр одоо сонгуул биш ч гэсэн маш хүчтэй одоо довтолдог. Тэр хүчтэй өшөглөлт хүчтэй цохилтууд орох юм бол бас аюул учруулж болохоор ийм байсан л да. Хүч тэнхээний хувьд илүү. За бидний одоо боловсруулж чадсан илүү гарч чадсан юм бол тулалдах арга барил байгаа. Энэ хүчтэй хүнтэй яа тулалдах болох вэ гэж. За энэ хүчтэй хүний эсрэг хүчийг хүчээр дагуулна гэж ийм одоо мэхвий. Одоо хүчтэй гүгээд довтлоод байгаа хүний чинь хоёр тийш ингэж гаргаж ядрааж агаад ингээд довтлогонууд хийдэг. За наадам бол одоо маш одоо зөв
тактикийг зөв сонгож байна. Өрсөлдөж байгаа зайд орохгүй нойрын зай. Тэгээ ойрын зайнаас гарчаад холын зайд одоо ингэ тогтолгоод байна. Тэгээд сөрөг тоглоог өнгөрөөгөөд өөр амжилттай тоглоод байгаа. За энэ дээр бол сая зүүн гарын одоо зохилт бол урд гар дээр даавуулаад хүчтэй аль болж. За энэ Афганы тамирчин бол ойрын зайд хүчтэй зохиод байгаа маа. За тэгээд энэ Афганистаны одоо спорт гэх төдийл спорт бол кикбокс спорт ер нь Афганистанд 1 номер спорт. Афганистан улсын үндэсний олимпиараа Афганистан улсын засгийн газар одоо кикбокс спорт хөгжүүлэх талаас маш их анхаарал тавьж зүйлүүд ажиллаж байгаа. За энэ одоо хүчин за их одоо энэ Афганистаны тамирчид төгс хүчтэй ингэж төрж орж гарч ирж байгаа маа. За ингээ нэгдүгээр үед дууслаа. За Афганистаны тамирч ихтэй хүчтэй дайрсан ч гэсэн за Монголын одоо тамирч их зөв хамгаалж ингэж. За энэ дээр харагдана. За энэ урд гарын хажуугийн цохилт. За энэ байна. Одоо займар нэгдэг чинь. Займраад хажуу талд нь гар дуган сая. За энэ байна. Хөлөөс юу гарын эсрэг хөл гэж тийм ээ. Хөл эрэхт нь сөрөөд ингээ өшөглөөд байгаа. За энэ оновчтой улс хэсгээс их гоё удаашруулж харагдаж байна. За энэ ташрамд энэ дэлхийн авто тэмцээнийг таны мэдхүн телевизийн одоо сурвалжлах хэсэг очиж газар дээрээс нь сурж үзүүлэх та бүхэндээ өргөж байгаа. Ингээ мэрэгжлийн одоо төвшөнд битсэн бичлэгийг бас ингээд үзэгчтэй өргөж байгаа давсгал хангалуун байна. За ингээ 2 дугаар үе. За одоо их чухал хин хинийгээ тандаад мэдсэн байгаа. Яа тоглолтг юм, яа тоглолтг юм бэ? За маш гоё болсон. Зүүн хөлийн хажууг өшгөлт гоё болсон. Өрсөлдөж гарахаас за тэгээ займарж гарч байгаа дахиад хөл. За энэ харин Афганистаны тамирчны баруун гарын хажууг цэглэл маш хүчтэй болсон. Маш хүнд очсон. За тэгээ нуруугаа ашигланаа. Энэ өндөр нуруу өндөр жацыг одоо ашиглаж ингэ тулдах хэвээр. За сая хараа ухс гихтэн 100 гар гоё мөргүүлээд нэг оноо авч ийн. Доононы систем бол адилхан. Гараар одоо толгой өсгөд би оновчтой болвол 1 оноо. За хөлөөр толгоор өшгөлөхөд 2 оноо өгдөг байгаа. Тэгэхээр хөлийн одоо цогтууд илүү одоо тоологдож оноо одоо болж идэг байгаа. За сая болоо зүүн за баг авчлаа да. Би бол тэгжил харлаа сая бол цохилт аваад тонгоолоод тоосонгүү дээ. Уг нь сая бол цохилт аваад бүр тонгоогоод сулраад ирлээ Афганистаны тамирчин. Тэгээ манай тамирчнээс Бэйли ни үдээ сугарсан гэж үзүү. Бас тайм завсралга авчлаа. За 2 дугаар үеийн дунд уу явж байгаа. За 2 тишээ гаргаж байгаа. Энэ хүчтэй зодтолдох гээд байгаа хүний чи аргалж болно. Өөрийнх нь зайд орохгүй. Тэгээ өөрийнх нь зайнаас тулдаад ахтал. За сая олон зайнаас ээлжт 1 оноо. За ахаад ээлж. За Афганистаны тамирчин эргүүлээ 1 оноо авч илэн. Их хүчтэй тамирчин байсан. За наадмын манаас энэ хамар гимтсэн байгаа 1-р үедээ. Афганистаны тамирчдын төрүүч хажуугийн цогцол оновчтой болсон. Яг хамран таарсан. Маш хүчтэй цогцолд авсан. Тандрас хамраас тусгаажод бас тогтохгүй бас их сандрахсан. Гэхдээ бас залуу тамирчны бэлтгэл сургууль таарсан. Бүх зүйлнүүд жигд байсан учраас ингээ амархан сэргээд ингээ ямар ч байсан эмчээ магадлалаар хасагдаагүй. За ингээд тулааны 2 дугаар үе. За энэ дээр л одоо энэ баг их хурдан ажиллах хэрэгтэй. Тэр одоо юу болж байна, юу болохгүй байна. Маш хурдан зөвлөгөө өгч. За энэ дээр харагдана 2 дугаар үе. За энэ бол хүчтэй болжээ. Зүүн хөлийн хажууг зөвлөлт маш хүчтэй. Би энэ дунд хэсэгт одоо гидсэн маш хүчтэй болсон байна. За энэ дээр ороод ирэхэд нь одоо дахиад хөлийн өшгөлөлт. Зүүн хөлийн хажуугийн бүм. За яг зөрөөд угсагтан зөрөөд өөрийнхөө чацыг бас ашиглаад байна. За энэ Афганы тамирчны энэ хүчтэй болсон. Баруун гарын хажуу Монголын тамирчныг бол маш хүчтэй онсон байна. Тэгээд бэлтгэл мөн хүн бас аял гэвтүүл төхөөр ийм л хүчтэй зохилт ирсэн. За энэ дээр их гоё болсон. Богтуулаад урд гараараа хийш. За энэ авчтай аваад тэр нь говж яхад нь шүүх чараагүй юм байна даа. За энэ дээр хойд гар ахаад урд гар хөргөө хойд гар. Хойд гар ирэхээс нь номчтой болсон байна. Маш оновчтой тоглолтууд хийж гисэн. За ингээд одоо шийдвэрлэх 3 дугаар үе. Оноогоор бол одоо илүү явж байна. За тулааны 3 дугаар үе. За энэ залуу тамирчид нэлээ одоо олон жил бэлтгэл сургууль хийж ингэж бас гарч ирнэ. За зүүн гарын хажуугийн цохилт. За тэгээд хөл дээрээ явах их сайн одоо ороод өшгөлүүл их сайн. Маш зүгд болж байна. Энэ хүчтэй хүний юу гаргаад тоглолтын гол хүчийг одоо гаргаад ингээ одоо хажуу талаас нь тогтолч одоо аваад байна. За нэг хөл дээр их гоё ажиллах хэрэгтэй. За энэ хамгаалт суларсан байна гэж бодож байна. За тэгээ энэ хөгжөөн дэмжиж байгаа Афганистаны тал бол үнэхээр хүч
хүчтэй байсан. Би одоо урд нь Афганистан тамирчиг нэг бус удаа харж ирсэн. Төдий л ур чадвар муутай хүчтэй биш байсан боловч энэ удаа бол одоо гайхалтай одоо юм бүрэлдэхүүнтэй ингэж ирсэн. За энэ гидсэн төхөл тэгээ хажуу ахаа төхөл за энэ 2 хөл давтаад ер нь цохилд авчлаа да. За ахаад нэг хэдхэн секунд бол ер нь дутуу гарахаар байна уу? Хил дамгаа байдлаар буулгаж авах юм боломж байна. За сая 100 гар яаж юм ахаа төхөл. За Афганистаны тамирчин боломж олдсонгүй дээ. Хөөгөөд байгаа мөртөө лонч чадсангүй. Монголын тамирчин бол одоо тулалд арга барилын хувьд хамаагүй илүү байна. За хүчний хувьд мэдээж илүү гарахгүй. За гэвч тулалд арга барилаар илүү учраас ингэж хожих нэг. За сая хөлийн цохилтууд ахаад хөлийн цохилт толгойд бол сая 2 оноо. За одоо оноо бол хамаагүй тасраа явсаа. Ер нь тэг ил дамгаа байдлаач бол ахаа 100 гар яаж үзэхэл ахаа төлөв ишгэлэл. За ер нь Афганистан тамирчид төвчээр зааж л ер нь тогтож байна доо. Дутуу гарвал гарахаар л байна. За энэ тоглолт бол ойлгомжтой болсон баха. За 1991 онд төрсэн юм залуу тамирчин. За энэ дээр харагдаж байна. Урдгарын хажуу замраад маш оновчтой болжээ. Тэгээ хөлийн өшгөлтүүд. Ямагны сөрөг давталгаа. За сөрөг давталгаа үед нь гарчаад байна. За өшгөлтөд нь гараараа хаагаад гидсэн тэгээ гараа явуулсан. Хоёлоо онсон. 2 оноо. Тий. Нэг доор 2 оноо авчлаа гэсэн. Тэгээ өшгөлтүүд өрсөлдөх сулраад ирэхэд нь ахаад өсрээд за энэ бол 90-д ороод баг хүн цогөлтөнд орзуул орхоор их төвчээртэй маань Афганистан. Энэ опа за гидсэнд бол за баг зогсолтонд орцсон байна. Бүр өшгөлүүлээд бүр зогсож байна. Ахаад Афганы тамирчин бол аргаа олохгүй байна да. Хүчтэй мөртөө тулалд гарга барилаа олохгүй. Монголын тамирчин бол энэ удаа түүнийг бол хөнкөн одоо арга залиар хожчлаа. Оп за 100 гар яг 2 гарынхны хооронд орвол маш гоё бас. За өнгөрсөн хойно сөрөг давталгаа ирж байна. Тэгээ гар хөл жигд байх хэвээр. Энэ кикбокс бол 50% одоо өшгөлдөг цогтөг байх хэвээр. За хөлийн өшгөлтүүд маш гоё болж өгч байна. За энэ дээр агнаас эцсэн байна бүр хөөхөж болцсон байна. За ингээ одоо шүүгчнэр одоо мэднэ хин ялсан ялаагүйг. За бас хүнд дуусч энэ тулаан хамар гимтсэн. За ингээд шүүгчдэр санал ихтэйгээр одоо Улаанбаатарын тамирчин Монгол улсын тамирчин Наадам ялтыг өгч. За Наадам бол Афганистан улсын тамирчин онооны илүүгээр 3 үеийн дараа буулгаж авлаа. За наадмын маань дараагийн тулаан харагдаж байна. За Улаанбаатарын түүний өрсөлдөгч Роман Василенко гарч ирсэн байна. За энэ бол Украин улсын бол одоо домог тим тамирчин. За энэ тамирчин бол Украин улсын 7 удаагийн авраг. За Европын 7 удаагийн авраг. За дэлхийн 3 удаагийн авраг байгаа. За энэ удаа бас одоо Монголын тамирчинтай таарч ингэ тоглож байна. За Улаанбаатарт Украин улсын тамирчин Роман Василенко, Хөх болонд Монгол улсын тамирчин Наадам нарын 70 кг-ийн жингийн тулаа эхэллээ. За тулаа 2 м 3 үе явна. За Монголын тамирчны хөлийн өшгөлөлт. За Романы гарын баруун гарын цохилт. За энэ бол хөл халтраад ингээд унс учраас ямар нэг үнэлгээ байхгүй.
Сөрөг давталгаанууд. За хутуулаад харин сая гар ирэхэд нь би энэ дунд хэсэгт хөлийн өшгөлтүүд их гоё болоод байна. За ахаа хөлийн өшгөлтүүд. За их богинохон хөлтэй Рома Меселенко хүчтэй ч гэсэн. Тэгээ яг зүгээр би халаалт хийж яхад нарсан л да миний хувьд харчаад их ойрын зайд баруун гарын хөвчтэй хажуу савдаг юм байна гэдгийг ажсан. Ингээ одоо бас тактик боловсруулсан байгаа. Баруун гарын савааг одоо тэр баруун гарын хажуугийн цогцолтонд оногдохгүй гаргачаад хоолын зайд давталчаад гар ирэх үед сөрөг өшгөлтийгээд тах тэр болохоор байсан. Яг л энэгээр тогссон доо. Тэгээд гар ирэхэд нь өшгөлээд байгаа. За энэ дэр бол цэвэр оноо. Сая бол гарын эсрэг хөлийн өшгөлт бол цэвэр орж өглөө би энэ дунд хэсэгт. За шахт нь гоё сөрөг давталгаа зүг гэдэг. За энэ дээр хөл зуурсан гэж үзсэн байна. Хөл барьж болохгүй. Дөрөв бол хөл одоо барих оройтой. За ингэж одоо хамж олос болдог. За Монголын тамирчин илүү олон хувилбар хийж өгч байна. За энэ 10 гараар савх гэдэг аан дээр маань шахчихж байгаа л. Наадам бол бас бүх юу хийх гэж мэдээд байгаа учраас юм хийх. За энэ 20-той ойлм хийж сая өвдгөлж байгаа харагдаж байна. За нэгдүгээр үед дууслаа. Төдийлөн нэг нэгнээс оноо авсангүй. Гэхдээ Монголын тамирчны